Тэмэрлэг гишүүний асуусан төрөүний тэр механик өсөлтийг одоо зохицуулах ямар арга зам байна вэ гэдэг дээр энэ бид нар нэг үндсэн хуулинд байгаа заалтын нэг мөрийг уншичаад нөгөө үлдсэн мөрийг уншихгүй өнөөдөр хүртэл яваад байдаг юм а. Тэрний үхээр үндсэн хуулийн тэр 16-гийн 18-д ч байна уу Монгол улсын иргэн амьдрах газраа чөлөөтэй сонгох хэрэгтэй гэд тэгтээ хүн тухайн орон нутгийн хүн амын эрүүл аюулгүй байдлын эрхийг хангах үүднээс энэ эрхийг хуулиар хязгаарлаж болно гэж заасан байдаг байхгүй юу. Тэгэхээр зэрэг бид нэр энэ нөгөө механик өсөлтийг бий болгож байгаа энэ ерөнхий төлөвлөгөөн дээр ч гэсэн энэ ерөнхий төлөвлөгөө батлагдангууд энэ механик өсөлтийг хязгаарлах энэ хуулийн бол их хурлаар одоо оруулж хэлэлцүүлнэ гэж ингэж тооцож байгаа нөгөө ерөнхий төлөвлөгөөд батлагдсантай холбогдуулж энийг одоо ямар аргаар шийдвэрлэх вэ гэж арга замууд бол бас их олон янз одоо арга замууд бий. Өөрөөр хэлбэл иргэдийнхээ одоо ирж байгаа иргэд маань ч гэсэн эрүүл аюулгүй орчин эрх нь өөрөө бас зөрчигдөд байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг зохицуулах юм хууль эрх зүйн зохицуултыг гаргах болцоотой гэдгийг хэлье. Үндсэн хуулийн дээр бол одоо бүр чөлөөтэй амьдрах газараа чөлөөтэй сонгох эрх гэдгийг абсолютаар өгөөгүй байхгүй юу.